Сайн байцгаана уу та бүхний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэнтэйгээ өмнөд Солонгос улсад Z-ийнхний хаан гэгдээд байгаа нэгэн уран бүтээлчийн тухай ярилцах гэж байна. Тэгэхээр энэ хүн хэн бэ гэвэл тийм ээ та бүхэнтэйгээ өнөөдөр ENG рэперийн тухай ярилцах гэж байна. Left side, right side, what's my name? Nanan Lee Young-ji. Put your hands in the air, get your hands in the air, sing it. Nanan Lee Young-ji. Say my name. Everybody say my name. Z-ээр шаруу чабн яажа буюу одоо Z-ийнхний хаан гэгдээд байгаа энэ бүсгийн талаар ярилцах гэж байна. 안녕하세요. 안녕하세요. 저는 고추장 아니고 가을 낙엽 이영지입니다. ENG-ийн 2002 онд төрсэн одоо бол 23 настай ийм рэпер бүсгүй байх нэ. Тэгэхээр ENG нь бол анх 17 настайдаа high school рэпер 3 тэмцээнд оролцож төрүүлсэн. 느낌이 벅보 좋은데 퐁 내 손에 들어 최고란 말도 함께 두 손에 두 점 늘어나도 말해 너는 너도 답변하게 그래서 힘이 나에게만 되네 중요한 건 이미 이건 아니 모두가 이런 건 유가래 Get money get that fame 할수록 내리에 더 깊이 새길게 Shout out to 내게 최소한에게 Show Me The Money 11-т ялалт байгуулж гайхалтай рэп ур чадвар хүчрийг дуугаралт одоо хоолныхаа өнгөөр олон хүнийг байлдан дагуулсан. Түүний хоолой ихэнх рэперүүдээс ялгаатай одоо хүчтэй гүнзгий нэвтрэх ур чадвар өндөртэй ийм хоолойны хүчтэй дуугаралтай ийм рэпер байх нэ. Гэхдээ рэпийн хувьд бол хамгийн чухал зүйл нь бол мэдээж уран бүтээл байгаа. Гэхдээ ENG нь бол дебютээс хойш 5 жил өнгөрөхөд бүрэн хэмжээний уран бүтээл цомог гаргаагүй байсан. 2023 онд тэрээр өөрөө бол бүрэн хэмжээний цомог гаргана гэж амласан ч зөвхөн 3 удаа хамтарсан хамтын уран бүтээл хийж байсан. Тэгээ 2024 оны 6 сарын 21-нд анхныхаа цомгийг гаргасан. Түүнд нь бол Small Girl гэсэн дуу нэлээд одоо амжилтыг дагуулж одоо хөгжмийн чарт тэргүүлж эхэлсэн. If I got a two small chicks and a bright pink lips, baby, would you want it to kiss me? Maybe thin ass waist with a bright long hair, baby, would you want it to hold me? No, you never. No, I'm never gonna get them all. Yeah, that's what makes me feel lonely. Тэгсэн хэдий ч түүний шүтэн бишрэгчд фэнүүд нь бол одоо маш хүлээлттэй байсан боловч тэр дуу нь бол R&B вокал талдаа төвлөрсөн ийм уран бүтээл байсан тул фэнүүд нь хипхоп уран бүтээлийг нь илүү хүсэж байсан гэдгийг харагдчихсан. ENG нь бол зөвхөн рэпер уран бүтээлчээрээ олон танигдсан нэг юм биш. Бас нэгэн мэдээлэл нь бол нэвтрүүлгийн маш сайн хөтлөгч гэдгээр алдартай. Тэр нь юу вэ гэхээр 그래서 아끼는 동생이 되게 맞아요, 어렵게 맞아요. 부탁을 한 건데 뭐 거절을 하려면 해주셔도 되고요. 네. 근데 꼭 했으면 좋겠고. 아 지겨워. 그래서 네. 네. 들렸나요? 제가 어제 준비를 했어요. 와우. 여러분 제 파이팅. 스타일의 레벨 하트. 짧게 해볼게요. 길게. 짧게 할게. 아우 정말 지겨워. 기대해 언니. 기대돼. 나 미치겠어. 박수 주세요. 저 조금 나 몰라. KBS телевизийн This Seasons буюу хөгжмийн ток шоу байгаа. ENG Rainbow буюу ENG-ийн солонго гэсэн нэртэй ийм хөгжмийн ток шоу байгаа. Тэгээ энэ нэвтрүүлэг нь бол 2024 оны 9 сарын 27-наас ахуулаад 2025 оны 2 сарын 21 хүртэл үргэлжилсэн. Энэ хүн нэвтрүүлэг нь KBS телевизийн The Seasons цувралын 6 дахь дугаар бөгөөд ENG-г хамгийн залуу хөтлөгчөөр одоо сонгогдсон өргөцсөн байна. ENG нь бол тэр нэвтрүүлэгтээ өөрийнхөө маш хөгжилтэй, өөрөөр реакшна маш гоёор илэрхийлдэг, маш сайн тийм хөтлөгч гэдгээрээ одоо Z-ийнхнийхаа хаан гэгдээд байгаамаа. Two, three goes 하는 끝까지 너의 단어번의 기회는 끝나고 말았지 그리 쉽게니 영원한 걸 같이 너 해탈이 맞아다 나 훌륭한 나라 이제 내게 다가오는 것만
my love, I say goodbye to my baby while you pass it by. 저기 널 닮은 뒷모습에 기억은 계절 따라 흩어져 가겠지 차갑기만 한 사랑 빈 가슴에 태우며 난 기다리겠지 어설픈 말안해도 다른 삶생긴 걸 알아 유지 let's go hey! 요즘 넌 나를 다른 사람과 만남이 잦더라 이제는 먼저 전화도 걸지 않더라 나랑 있을 때는 하루가 1초라도 너 내 앞에서 요즘 하늘만 보던 I know you're mine 너와 나의 거리 멀어진 그리고 벌어진 나보다 못한 우리 사이 Yeonji의 Rainbow буюу энэ нэвтрүүлгийн сүүлчийн дугаарын сэтгэл хөдлөмж мөчүүд нь бол найруулагч Nayeonseo тусгай зочин болж оролцсон бөгөөд Yeonji энэ нэвтрүүлгээр дамжуулан авсан мэдрэмж туршлагаа чин сэтгэлээс хуваалцсан. KBS телевизийн This Seasons буюу энэ хөгжмийн ток шоуны хамгийн залуу хамгийн удаан хөтлөгчөөр Yeonji 5 сарын турш одоо байлдан дагуулсан. За тэгэхээр Yeonji хипхоп хөгжмийн урлагч төр нэвтрүүлэг entertainment show-ч төр маш хүчтэй байр суурийг эзэлсэн нэгэн болоод байгаа. Z үеийн ерөнхийлөгч хаан гэдэг энэ нэрийг хүртсэн хүчтэй уран бүтээлч болжээ. За тэгэхээр Yeonji-гийн цаашдын нэвтрүүлэг цаашдын хөгжмийн урлагт ямар сонирхолтой уран бүтээлүүдийг нийтлэх вэ, гаргах вэ гэдэг нь фэнүүдийн дунд маш сонирхолтой хэвээр хүлээгдэж байгаамаа. За тэгэхээр өнөөдөр та бүхэнд хүргэсэн бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.